Recording in progress. Эхэлсэн байна. Би иргэдийн хорлын төлөөлөгч байсан бол хөтөлбөрт Баянзүрх дүүргийн иргэдийн хорлын төлөөлөгч, мандахын бүрэн төгс төлөөлөгчийн хувьар оролцогч хүүхдүүдэд менторшип хийж хамтран ажилласан танд баярлалаа. Бүрэн төгс таныг нээлтийн үг хэлнэ үү хэмээн эндэрт урьж байна. За сайн байцгаана уу та бүхний энэ өдрийн мэндийг хүргэе. За би иргэдийн хурлын төлөөлөгч байсан бол загвар иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны дарга эрхэм төлөөлөгчд та бүхний хурлын үйл ажиллагаанд юуны өмнө өндөр амжилтыг хүсэн өрөөё. За нэгдүгээр тэнхүү хөтөлбөрийн тухай товчхон дурдахад за өнгөрсөн 2 сарын хугацаанд бодлого залуусын хяналт за төрийн бус байгууллагын дээрэгдэх залуусын давлгаа клубын санаачлагаар за Фрэсне Готрын сангийн санхүүжилтээр хэрэгжиж байгаа хөтөлбөр юм байна. За энэхүү хөтөлбөр болон санаачлагыг Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал болон за иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид за бүрэн бүрэлдэхүүнээрээ дэмжиж өнөөдрийн энэхүү үр дүнд хүрээд байна. За энэхүү хөтөлбөрийн зорилго нь бол за хүүхэд залуусыг за нутгийн өөрөө удирдах ёс болон иргэдийн төлөөлөгчдийн хурлын чиг үүрэг шийдвэр гаргах үйл явцын талаарх ойлголт мэдлэг ур чадварыг дээшлүүлэх замаар тэдний утга учиртай оролцоог нэмэгдүүлэхийг зорж байна. Ингэснээр хүүхэд залуус өөрсдөд нь тулгамдж буй асуудлыг төлөөлөх, илэрхийлэх, шийдвэр гаргахчдад хүргэх бодит оролцооны орчинг бүрдүүлэхэд хувь нэмрээ бүрэн оруулна гэж үзэж байна. За Монгол улс нийслэл Улаанбаатарт Баянзүрх дүүргийн гэрэлт ирээдүй болсон хүүхэд залуус та бүхний загвар хуралдаанд өндөр амжилтыг хүсэн өрөөе. За та бүхний цаашдын ажил амьдрал, сурлага, гэр бүлд нь хамгийн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрхэм төлөөлөгчдөө өнөөдрийн хуралдаанд оролцож байгаа дүүргийн удирдлагууд төрийн албан хаагчид та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид 1-р хуралдаан эхлэхэд бэлэн боллоо. Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдаанд ирвэл зохих 15 төлөөлөгчөөс 15 төлөөлөгч танхимаар оролцож хуралдааны эрс 100% байгаа тул Монгол улсын засаг захиргаан нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46-ын 7 дахь хэсэгт хурлын нийт төлөөлөгчдийн олонх нь хүрэлцэн ирсэн бол хуралдааны хүчинтэй тооцно гэж заасныг баримтлан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид 1-р хуралдаан нээснийг мэдэгдэе. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид 1-р хуралдаанаар хилцэх асуудлыг танилцуулъя. 1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай. 2. Сургуулийн орчны аюулгүй байдлын стандартыг хангуулах, шатахуун түгээгүүрийн станцын эрсдлийг бууруулах тухай. 3. Хүүхэд залуучуудын чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар байгуулах тухай. 4. Үүсмэл хогийн цэгийг бууруулах тухай. Асуулт санал тус тусдаа явах тул төлөөлөгчид гараа өргөнө. Хилцэх асуудалтай холбоотой асуулт саналтай төлөөлөгч өнө.
Хилцэх асуудлыг батлая гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулъя. Санал хураалт. Олонхын саналаар хилцэх асуудал батлагдлаа. Та бүхэнд Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид 1-р хуралдааны дотоод журмыг уншиж танилцуулъя. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай танилцуулга. Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ууган Баярын намуу сургуулийн орчны аюулгүй байдлын стандартыг хангуулах, шатхуун түгээгүүрийн станцын эрсдлийг бууруулах тухай танилцуулга. Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Бямби Очрын мөнх заяа. Хүүхэд залуучуудын чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар байгуулах тухай танилцуулга. Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ган Тулгын Эрдэнэ цэцэг. Үүсмэл хогийн цэгийг бууруулах тухай танилцуулга. Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Инх Золын Анхлун. Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид 1-р хуралдаанд танилцуулсан асуудалтай холбоотой асуулт асуух, санал хэлэх, төлөөлөгч бүр 3 минут. Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид 1-р хуралдаанд танилцуулсан асуудалтай холбоотой дахин тодруулж асуух, санал хэлэх нэмэлт цаг төлөөлөгч бүр 1 минут. Хуралдаанаас гарах тогтоолын төсөл хилцэж батлахад цаг тогтоохгүй, хуралдааны явцад 1 цаг тутам 15 минут завсарлаж танхимд агаар сэлгэлт хийнэ. Дотоод журамтай холбоотой асуулттай төлөөлөгч байна уу? Дотоод журмыг батлая гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулъя. Санал хураалт. Олонхын саналаар ээлжид 1-р хуралдааны дотоод журам батлагдлаа. Хуралдаанаар хилцэх асуудлуудыг урьдчилан хурлын хороодоор хилцүүлсэн хилцэх асуудлуудтай холбоотой санал дүгнэлтийг хорон дарганаар уншиж танилцуулнаа. Дэд бүтэц амьдрах орчны хөгжлийн хорооны дүгнэлтийг хорон дарга төлөөлөгч Алтан гэрлийн уянга танилцуулна. Уянга төлөөлөгчийг эндэрт урьж байна. Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, эрхэм төлөөлөгчид, төрийн албан хаагчид та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэд бүтэц амьдрах орчны хөгжлийн хороо 2026 оны 3 сарын 22-ны өдөр хуралдаж, оролцвол зохих 7 төлөөлөгчөөс 5 төлөөлөгч танхимаар оролцож, хурлын эрс 71% эрсдэлээр хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцлээ. Үүнд 1. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай. 2. Сургуулийн орчны аюулгүй байдлын стандартыг хангуулах, шатхуун түгээгүүрийн станцын эрсдлийг бууруулах тухай асуудлуудыг тус хэлэлцэв. Хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор хорооны гишүүдээс тусгаалan санал гараагүй байна. Эрхэм хурлын дарга төлөөлөгчдөө замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай, сургуулийн орчны аюулгүй байдлын стандарт шатхуун түгээгүүрийн станцын эрсдлийг бууруулах тухай асуудлуудыг Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид 1-р хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн дэд бүтэц амьдрах орчны хөгжлийн хорооны төлөөлөгчдийн олонхын салаар дэмжиж байна. Та бүхэн хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү? Анхаарал хандуулсанд баярлалаа. Уянга төлөөлөгчид баярлалаа. Нийгмийн бодлого ногоон хүчлийн хорооны дүгнэлтийг хорон дарга төлөөлөгч Ган Тулгын Эрдэнэ цэцэг танилцуулна. Эрдэнэ цэцэг төлөөлөгчийг эндэрт урьж байна. Эрхэм төлөөлөгч хурлын дарга нарт энэ өдрийн мэндийг хүргэе. Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нийгмийн бодлого ногоон хөгжлийн хорооны дүгнэлт. Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын нийгмийн бодлого ногоон хөгжлийн хороо 2026 оны 3-р сарын 22-ны өдөр хуралдаж оролцвол зохих төлөөлөгч 8 төлөөлөгчөөс танхимаар оролцож 100% эрсдэлээр хуралдаж дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд 1. Хүүхэд залуучуудын чөлөө цагаа зөв боловсрон өнгөрүүлэх газар байгуулах. 2. Үүсмэл хогийн цэгийг бууруулах тухай асуудлыг тус хэлэлцэв. Хэлэлцсэн асуудалтай холбоотойгоор хорооны гишүүдээс тусгаалan санал гараагүй байна. Эрхэм хурлын дарга төлөөлөгчдөө хүүхэд залуучуудын чөлөө цагаа зөв боловсрон өнгөрүүлэх газар байгуулах тухай, үүсмэл хогийн цэгийг бууруулах тухай асуудлуудыг Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид 1-р хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн нийгмийн бодлого ногоон хөгжлийн хорооны төлөөлөгч Олонхын салаар дэвжиж байна. Та бүхэн хэлэлцэж шийдвэрлэж өгнө үү? Баярлалаа.
Эрдэнэ цэцэг төлөөлөгчид баярлалаа. Хурлын хороодын санал дүгнэлтийг сонсож дууслаа. Хэлцэх асуудлын дарааллын дагуу нэгдүгээр асуудал замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай. Асуудлыг Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ууган Баярын намуун танилцуулнаа. Эрхэм хурлын дарга болон төлөөлөгч нартай энэ өдрийн мэндийг хүргье. Замын хөдөлгөөний аюулгүй байдал тэмдэг тэмдэглэгээ хурц харуулагчаар хангах төсөл. Сүүлийн жилүүдэд замын тэмдэг гарц хурц харуулагч хангалтгүй болон замын тэмдэглэгээ бүдгэрснээс үүдэн явган зорчигчид зам тээврийн осолд өртөх эрсдэл нэмэгцээр байна. Мөн гарц урьдчилж байгааг жолоочид урьдчилан анхааруулах тэмдэг хангалтгүй байгаагаас аюул нэмэгдэж байна. Үүнд гарц хоорондын зай хэд их байдгаас иргэд ойролцоо гарцаар гарах боломжгүй болж хүндрэлтэй байдалд ордог. Сургуулийн урд болон хүүхэд тоолноор явдаг зам хурц харуулагч байх үгээс сурагчид эрсдэл дунд амьдарч байна. Тиймээс бид Баянзүрх дүүргийн 39 дугаар хороо 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт барьлах офицеруудын тойргоос чулуун овоо тойрох зам орох зам ойролцоогоор байрлах 30 дугаар сургууль 14 дугаар сургуулийн сурагч зам гарахад хүндрэлтэй байдалд өртөж байна. Гарц байгаа хэдий ч урьдчилан анхаарлах тэмдэг хурц харуулах тэмдэглэгээ болон анхааруулах тэмдэг хангалтгүй байгаа. Тиймээс бид гарц өртөж байгаа анхааруулах урьдчилан сэргийлэх тэмдэг байрлуулж хурц харуулагч суйрлуулах, замын тэмдэглэгээ шинжлэх болон анхааруулгын тэмдэг нэмэх шаардлагатай арга хэмжээг авахар төлөвлөж байна. Мөн дархийн 4 уулзуур зам тээврийн зам дээр барьлах гарц хоорондын зай хэд их байдгаас иргэд хол байгаа гарцаар гарах боломжгүй хүндрэлтэй байдалд ордог. Иргэд ойр байгаа гарцаар гарах боломжгүй тул замыг зөрчиж аюулгүй бүсэд ойртох зэрэг эрсдэл нөхцөл байдалд үүсдэг. Тиймээс бид нэмэлт гарц байршуулж болон одоо байгаа гарцуудыг тэмдэглэгийг хангах замаар явган зорчигчдын аюулгүй байдлыг хангах талаар хэлэлцэж байна. Баянзүрх дүүргийн 11-р хороо 126 дахь сургуулийн урд хурц харуулагч байхгүй тул сурагчид гарцаар гарахаас айдаг машин цөөрхийг хүлээдэг. Шаардлагатай арга хэмжээ авахын тулд бид хурц харуулах, суйрлуулах, гарцын тэмдгээ шинжлэх болон сургуулийн ойролцоогоор анхааруулах тэмдгийг байршуулах зэргээр шаардлагатай арга хэмжээг авахар төлөвлөж байна. Баянзүрх дүүргийн 39-р хороо 16-р хороо дархийн 4 уулзуур Баянзүрх дүүргийн 11-р хороо зэрэг гол байршилд замын тэмдэг тэмдэглэгийг урд хурц харуулагч суйрлуулснаар явган зорчигч ялангуяа хүүхдийн зам тээврийн ослын эрсдлийг эрс бууруулах боломжтой. Иймд 15 сая төгрөгийн төсвийг батлан ажлын яаралтай хэрэгжүүлэх санал болгож байна. Анхаарал хандуулсан эрхэм хурлын дарга болон төлөөлөгч нартай баярлалаа. Хилцэж буй асуудалтай холбоотой асуултад төлөөлөгч байна уу? Мишель төлөөлөгчийн асуултыг авлаа. Эрхэм хурлын дарга болон төлөөлөгчтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Төрөнд дурдгдсан ингээд 3 газартаа зөвхөн тэмдэг тэмдэглэгийн асуудлыг арга хэмжээг авах уу? Өөр асуудалтай газрууд зөндөө байгаа тэдгээр газруудыг яах вэ? Бид нэгэн шаардлагатай газартаа замын тэмдэг тэмдэглэгээ тавихаар төлөвлөж байгаа. Бусад газраа ч гэсэн тавихаар дараагийн ээлжинд төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ. Хилцэж буй асуудалтай холбоотой саналтай төлөөлөгч байна уу? Асуулт санал хилцэж дууслаа. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай тогтоолын төслийг батлая гэсэн саналын томьёолоор санал хураалт явуулъя. Санал хураалт. Олонхын саналаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай тогтоолын төсөл батлагдлаа.
Хилцэх асуудлын дарааллын дагуу 2 дугаар асуудал. Сургуулийн орчны аюулгүй байдлын стандартыг хангуулах, шатхуун түгээгүүрийн станцын эрсдлийг бууруулах тухай асуудлыг Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Бямби Очрын мөнх заяа танилцуулна. Эрхэм хурлын дарга болон хүндэт төлөөлөгчдөө өдрийн мэндийг хүргэе. Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах 14 дугаар сургуулийн яг урд Шунхлаа компани шатхуун түгээх станц үйл ажиллагаа явуулдаг. Сургууль бол хүүхэд амар тайван сурч боловсрох хамгийн аюулгүй бүс байх ёстой. Гэтэл хүүхдүүд өдөр бүр хорт хийгээр амьсгалж галын эрсдэлтэй зэрэгцэн суралцж байна. Энэ бол зөвхөн таамаг биш, хууль болон стандартын ноцтой зөрчил юм аа. Энэхүү асуудалд стандарт болон хуулийн зөрчлийн дараах асуудлууд үүссэн. Нэгдүгээрт MNC буюу 4628 2013 стандарт шатхуун түгээх станц нь сургуулиас дор хаяж 50 метрийн зайд байрлах ёстой. Энэ зай хоёр байгууллагад аль алинд нь зөрчигдсөн байна. Хоёрдугаарт галын аюулгүй байдлын тухай хуулийн 15-ийн 1-р зүйл. Барилга байгууламж нь галын аюулгүй байдлын нормтыг хангах ёстой. Сургуулийн хажуу шатхуун түгээх станц нь энэ заалтыг ноцтойгоор зөрчиж байгаамаа. 3-дугаарт хүүхэд хамгааллын тухай хуулийн 13-ийн 1-р зүйл. Хүүхэд сурч боловсрох орчиндөө аюулгүй байх хэрэгтэй. Одоогийн нөхцөл байдал нь хүүхдийн үндсэн эрхийг маш ноцтойгоор зөрчөөд байгаамаа. За би та бүхэндээ энэхүү асуудлыг шийдэх төсвөө танилцуулъя. Төр өөрийн чиг үүргийн хүрээнд иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж хяналт тавиухад зориулах нийт зардал нь 55 сая төгрөг. Нийт зардал төгрөгөөр агаарын чанарын аудит, инженерийн болон газрын хэмжилт, хуулийн зөвлөх ба өмгөөлөл, цэрхэм хяналтын мэдээллийн самбар гэсэн бүтээн байгуулалт хийнэ. Стандарт зөрчиж эрсдэл үүсгэсэн байгууллагууд хууль ёсны үүргийн дагуу дараах зардлыг хариуцах хэрэгтэй. Энэхүү зардал нь 190 сая төгрөг. Нийт төгрөгөөр галт төсвөртэй хамгаалалтын хан, ууршилт барих техник шинжилэл, сургуулийн дотоод агааржуулалтын систем, хүүхдийн эрүүл мэндийн сан гэх дараах үйл ажиллагааг явуулах болно. Дүгнэлтэд товч танилцуулъя. Асуудлын цар хүрээ нь 14-р сургууль болон хишиг сургуулийн орчинд байрлах шатхуун түгээх станцын стандарт болон холбогдох хуулиудыг ноцтойгоор зөрчиж байгаа нь. Мөн төрийн үүргээс 55 сая төгрөг зарцуулах, үүнд аудит хэмжилт, эрх зүйн дэмжлэг, цахим хяналтын самбар зэргийг хариуцсан хэрэгжүүлэх. Байгууллагын хуулийн үүрэг дээр 190 сая төгрөг, үүнд хамгаалтын хан, шин технологи, агааржуулалтын систем, хүүхдийн эрүүл мэндийн сан байгуулах. Хуулийн шаардлагыг бүрэн хэрэгжүүлснээр 14-р сургуулийн хүүхдүүд аюулгүй эрүүл орчинд суралцах нөхцөл бүрэн үүсэх юм аа. Анхаарал хандуулсанд баярлалаа. Хилцэж буй асуудалтай холбоотой асуултад төлөөлөгч байна уу? Төлөөлөгч төгөлдөр ангараг оюу нарын асуултыг авлаа. За энд хүрэлцэн ирсэн эрхэм хурлын дарга болон төлөөлөгч нартай өнөөдрийн мэндийг хүргэе. Шатхуун түгээх станцуудад 190 сая төгрөгийн шаардлага тавилаа гэдэг тэр хүмүүс нь төсөв байхгүйгээд авч хэлцэхгүй болоо яах вэ? За стандарт гэдэг бол сонголт биш. Энэ бол үүрэг юм. Стандартыг зөрчиж гинэ гэдэг нь тухайн компани үйл ажиллагаагаа дахин явуулах боломжгүй гэсэн үг. Хэрвээ тэд аюулгүй байдлын хамгааллаа хийхгүй бол бид шууд нийслэлийн засаг даргад хандаж тэдний тусгай зөвшөөрлийг цуцлуулах асуудлыг тавих боломжтой юм аа. За энд хүрэлцэн ирсэн хурлын дарга болон эрхэм төлөөлөгч нартөө энэ өдрийн мэндийг хүргэе. За шатхуун түгээх станцын газрын зөвшөөрөл лицензийг нийслэлээс олгодог. Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал үүнийг нүүлгэх зогсоох эрх мэдэл байгаа юу? Тиймээ дүүргийн иргэдийн төлөөллийн хурал бол тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн эрх ашгийг хамгаалах дээд байгууллага.
Бид шууд лиценз цуцж чадахгүй ч гэсэн аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж байна гэсэн тогтоол гарган нийслэлийн удирдлагуудад шахалт үзүүлэх бүрэн эрхтэй. Хилцэж буй асуудалтай холбоотой саналтай төлөөлөгч байна уу? Асуулт санал хилцэж дууслаа. Сургуулийн орчны аюулгүй байдлын стандартыг хангуулах, шатхуун түгээгүүрийн инстанцийн эрсдлийг бууруулах тухай тогтоолын төслийг батлая гэсэн саналын томьёолоор санал хураалт явуулъя. Санал хураалт. Олонхын саналаар сургуулийн орчны аюулгүй байдлын стандартыг хангуулах, шатхуун түгээгүүрийн инстанцийн эрсдлийг бууруулах тухай тогтоолын төсөл батлагдлаа. Хилцэх асуудлын дарааллын дагуу 3 дугаар асуудал. Хүүхэд залуучуудын чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар байгуулах тухай асуудлыг Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Ган Тулгын Эрдэнэ цэцэг танилцуулнаа. Хүүхэд залуучуудын хөгжлийн төв. Чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх, ур чадварыг хөгжүүлэх, эрсдэлтэй зан үйлээс урьдчилан сэргийлэх, нийгмийн идэвхтэй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой. Яагаад энэ төв шаардлагатай вэ? 1. Залуучуудын тоо өсөн нэмэгдэж байна. Баянзүрх дүүрэгт 15-аас 34 насны 135 мянган залуу амьдарч байна. Энэ насны хүүхэд залуучуудад зохих ур чадвар, чөлөө цагийг зөв орчинд дутагдж байгаа нь нийгмийн томоохон сорилт болоод байна. 2. Эрсдэлтэй зан үйл нэмэгдэж байна. Зохион байгуулалтын үйл ажиллагааны орчин дутагдмаас үүдэн залуучуудын дунд эрсдэлтэй зан үйл, нийгмийн сөрөг нөлөөлөлд өртөх боломж нэмэгдэж байна. 3. Хөгжлийн дэд бүтцэд хангалтгүй байна. Дүүргийн хэмжээнд залуучуудын авьяас чадварыг нээн хөгжүүлэх, мэрэгжлийн чиг баримжааг олгох, нийгмийн идэвхийг дэмжиж, цогц төвөөр байхгүй байгаа учраас энэхүү санаа ажиллагааг яарахтай хэрэгжүүлэхийг бий болгож байна. Төвийн зорилго ба чиглэл: чөлөө цагийг зөв зохистой өнгөрүүлэх, ур чадварыг хөгжүүлэх, нийгмийн идэвхтэй иргэн хүүхэд залуучуудын хөгжлийн төвөнд Баянзүрх дүүргийн залуучуудад чөлөө цагаа зөв боловсрон өнгөрүүлэх, ур чадварыг хөгжүүлэх, нийгмийн идэвхтэй иргэн болохыг төлөвшүүлэх цогц үйлчилгээ. Баянзүрх дүүргийн хүүхэд залуучууд зорилтод бүлэг. Баянзүрх дүүрэгт 15-аас 34 насны 135 мянган залуу энэхүү төвийн үйлчилгээнд хамрагдах боломжтой. Өсвөр үеийн залуу насны 2 үеийн онцлог хэрэгцээнд нийцсэн хөтөлбөрүүд хэрэгжинэ. Тэргүүлэх ач холбогдол: дүүргийн нийт хүн амын томоохон хэсгийг бүрдүүлэгч залуучуудын хөгжилд хөрөнгө оруулах нь ирээдүйн нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах стратегийн шийдвэр юм а. Эрсдэлтэй зан үйлийн урьдчилан сэргийлэх нь нийгмийн зардлыг бууруулж хүний нөөцийн чанарыг дээшлүүлнэ. Үйл ажиллагааны чиглэлүүд: хүүхэд залуучуудын хөгжлийн төвөнд залуучуудын нас сонирхол хэрэгцээнд тохирсон олон талт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, бүх хөтөлбөр нь урьдчилан сэргийлэх, хөгжүүлэх чадварыг үндсэн 3 суурьд тулгуурлана. 1. Спорт ба биеийн тамир. 2. Боловсрол мэргэжлийн чиглэл. 3. Урлаг, соёл ба нийгмийн үйл ажиллагаа. Урьдчилан сэргийлэх тогтолцоо: эрсдэлтэй зан үйлээс хамгаалах, сэтгэл зүйн дэмжлэг, хор нөлөөт зуршлаас урьдчилан сэргийлэх, гэр бүлийн оролцоо, орчны хяналт, нийгэмшүүлэх хөтөлбөр. Залуучууд нийгмийн эрх сүлжээнд холбогдож, харилцааны ур чадвар, хамтын ажиллагааг хөгжүүлэх тусгай хөтөлбөрүүд хэрэгжинэ. 3. Эрүүл мэндийн хэм маягийг дэмжиж, тогтвортой нийгмийн хөгжлийн суурь юм а. 1. Онцлогоо ба судалгаа. 2. Хөтөлбөр боловсруулах. 3. Хэрэгжүүлэх. 4. Үр дүн гүнлэх. Хамтын ажиллагааны тогтолцоо: хүүхэд залуучуудын хөгжлийн төвөнд амжилттай ажиллахын тулд засгийн газар, хувийн хвшлийн, иргэдийн нийгмийн байгууллагатай нэгт хамтран ажиллана. Төрийн байгууллагатай хамтрах, хувийн хвшлийн оролцоо, иргэдийн ба нийгмийн олон нийт. Хэрэгжүүлэх төлөвлөгөө: энэхүү төслийг амжилттайгаар хэрэгжүүлэхийн тулд тодорхой үе шаттай, хариуцлагатай удирдлагын бүтцийн дор ажиллуулгыг зохион байгуулна. Эхний ээлжийн суурь дэд бүтцийг бэхжүүлж, аажмаар хөтөлбөрийн хамрах хүрээг өргөжүүлнэ. Судалгаа ба бэлтгэл ажил, байршлын сонголт, хэрэгцээний судалгаа, санхүүгийн тооцоо, эрх зүйн бүрдэл, баг бүрэлдэхүүнийг гүйцэтгэж, төслийг наривчилсан тооцоог боловсруулна. Нээлт ба үйл ажиллагааг эхлүүлэх, туршилтын хөтөлбөрүүдийг нэвтрүүлж, залуучуудын эргэж ирэх чадамжийг бий болгох.
тогтмол үнэлгээ хийж байнгын сайжруулалт хийн. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Хилцэж буй асуудалтай холбоотой асуултад төлөөлөгч байна уу? За, уян төлөөлөгчийн асуултыг авлаа. За эрхэм хурлын дарга болон төлөөлөгч нартай энэ өдрийн мэндийг дахин хүргэе. За саяны дурдсанчлан хүүхэд төгжлийн төв нь нэг удаадаа хэдэн хүүхдийг зэрэг одоо хүлээж авах хүчин чадалтай төв юм бол Эрдэнэ цэцэг төлөөлөгч хариулъя. Манай хөгжлийн төв нь 1500-аас 2000 хүүхдийн багтаамжтайгаар төв барихаар төлөвлөж байгаа. Хилцэж буй асуудалтай холбоотой саналтай төлөөлөгч байна уу? Асуу санал хилцэж дууслаа. Хүүхэд залуучуудын чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар байгуулах тухай тогтоолын төслийг батлая гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулъя. Санал хураалт. Олонхын саналаар хүүхэд залуучуудын чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар байгуулах тухай тогтоолын төсөл батлагдлаа. Хилцэх асуудлын дарааллын дагуу 4-р асуудал үүсмэл хогийн цэгийг бууруулах тухайн асуудлыг Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Инх Золын анхлуун танилцуулна. Эрхэм хурлын дарга болон эрхэм төлөөлөгчдөө энэ өдрийн мэндийг хүргэе. За, зарим гэр хороолтонд үүссэн хиймэл хогийн цэг нь амьсгалын замын өвчлөл нэмэгдүүлэх, үнэр, утаа, тоосчлт үүсгэх зэрэг иргэдийн эрүүл мэнд амьдрах нөхцөлд шууд сөргөөр нөлөөлж байна. Хог хаягдлын тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Монгол Улсын хог хаягдлын тухай хуулиар орон нутгийн захиргаа хогийг цуглуулах, тээвэрлэх, устгах үүрэгтэй. Гэвч өнөөдөр хүртэл энэ цэгийг хааж ариутгах ажил хийгдээгүй байна. Үүсмэл хогийн цэг үүсэх болон ажиллагдахгүй байгаад хэд хэдэн бүтцийн шалтгаан байгаад орчиж байна. Эдгээр тодорхойлж шийдвэрлэх яралтай шаардлагатай байна. Хогийг цаг тухайд нь тогтмол тээвэрлэхгүй байгаагаас хог хөрөмтлөгдөж дур мэдэн хаягддаг газар үүсэж байна. Гэр хорооллын мэхтэршилтэй харьцуулахад хогийн сав, контейнерын тоо хэд бага байгаа нь хог асах боломжгүй нөхцөл үүсгэж байна. Иргэдийн гаргасан гомдол шийдвэр хяналт тавих ажил хангалтгүй байгаа нь өнөөгийн нөхцөл байдлыг үүсгэж байна. Яралтай авах арга хэмжээнүүдэд хариуцлага тогтоох, хог зөөх, үүсмэл цэгийг хаах, хамгаалтын дэд бүтэц, нөхөн сэргээх үйл ажиллагааг явуулах шаардлагатай. Яагаад яралтай шаардлагатай вэ гэвэл иргэдийн гаргасан гомдлыг шийдвэрлэх, хяналт тавих ажил хангалтгүй байгаа нь өнөөгийн нөхцөл байдлыг үүсгэж байна. Холбогдох хуулийн дагуу нэн даруй арга хэмжээ авах шаардлагатай. Үүсмэл хогийн цэгийг арилгах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үүсмэл хогийн цэгийг яралтай хааж бүх хогийг хотын албан ёсны болох цэг рүү зөөх, хогийг ангилан ялгах, сургалт, сурталчилгааны аян явуулах, аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох, хог булагдсны дараа талбайг ухаж нөхөн сэргээх ажил хийх, түр арга хэмжээгээр ус залуулах хоолой, хамгаалтын хашаа, камерын хяналт зөвлөх хэрэгтэй байна. За, шаардлагатай төсөв ба хөрөнгүүдээс танилцуулахад контейнерын худалдаа авалтанд 20-30 сая төгрөг, цэвэрлэгээнд 5-10 сая төгрөг, хог тээвэрлэлтэнд 8-12 сая төгрөг, камержуулалт ба сургалтад 12-20 сая төгрөгийн төсөв гаргасан байна. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр иргэдийн эрүүл, аюулгүй орчин бүрдэж хог хаягдлын менежмент сайжирна. Нийт төсөв нь 50-70 сая төгрөгийн төсөвтэй хогийн сав болон контейнерын тоо 20-30 ширхгээр нэмэгдэнэ. Үүсмэл хогийн цэгийг бүрэн арилгах зорилттой байна. Ийм эрхэм хурлын дарга болон холбогдох байгууллагуудад энэ асуудлыг яаралтай шийдвэрлэх, холбогдох төсөв тусгахыг хүсэж байна. Үүсмэл хогийн цэгийг яаралтай хааж бүх хогийг хотын албан ёсны булах цэг рүү зөөх шийдвэр гаргах, нийт 50-70 сая төгрөгийг хөрөнгийн холбогдох төсөв тусгаж хэрэгжилтийг хангах, хог буруу зайлуулсан аж ахуйн нэгжүүдэд хариуцлага тооцох, хууль арга зүйн хэмжээ авах, хогийг ангилан ялгах, сургалт, сурталчилгааны аян явуулж иргэдийг идэвхтэй оролцоог хангах хэрэгтэй. Анхаарал хандуулсан та бүхэндээ баярлалаа. Хилцэж буй асуудалтай холбоотой асуултад төлөөлөгч байна уу? Ангараг оюу төлөөлөгчийн асуултыг авлаа. За,
Энд хүрэлцэн ирсэн хурлын дарга эрхэм төлөөлөгч нартаа дахин энэ өдрийн мэндийг хүргэе. Гэр хороолол дунд үүссэн гэр хороолол дунд үүсмэл хогийн цэг үүсдэг шиг орон сууцны дунд үүссэн үүсмэл хогийн цэгийг яаж шийдвэрлэх вүлээ? Шийдэх үү эсвэл бүр мөсөн орхих уу? Шийдвэрлэх байгаа. Гэр хорооллын үүсмэл хог нь орон сууцны хорооллын үүсмэл хогийн цэгээс илүү нэн шаардлагатай, тэргуун зохицуулах шаардлагатай учраас сонгосон байгаа. Хилцэж буй асуудалтай холбоотой саналтай төлөөлөгч байна уу? Ангараг оюу төлөөлөгчийн саналыг авлаа. За, сургалтанд зарцуулагдж байгаа 3-5 саяын төсвийг бууруулах санал хүсэлттэй байна. Ангараг оюу төлөөлөгчийн санал дээр санал хураалт явуулъя. Санал хураалт. Санал дэмжигдсэнгүй. Асуулт санал хилцэж дууслаа. Үүсмэл хогийн цэгийг бууруулах тухай тогтоолын төслийг батлая гэсэн саналын томьёолоор санал хураалт явуулъя. Санал хураалт. Олонхын саналаар үүсмэл хогийн цэгийг бууруулах тухай тогтоолын төсөл батлагдлаа. Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид 1-р хуралдаанаар хилцэх асуудлыг бүрэн хилцэж дууслаа. Орон нутгийн хөгжил, хүүхэд залуучуудын эрх ашигтай холбоотой чухал асуудлуудыг хилцэн баталлаа. Хуралдаанд идэвхтэй оролцсон нийт төлөөлөгчид, төрийн албан хаагчид та бүхэн талархал илэрхийлье. Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжид 1-р хуралдаан хаасныг мэдэгдэе. Бодлогод залуусын хяналт, төрийн бус байгууллагын захирал, Мандахай хатан таныг хаалтын хэлнүү хэмээн урьж байна. Өдрийн мэнд энд хуран цугласан та бүхэнд юуны өмнө маш их бахархаж байгаагаа илэрхийлье. Би иргэдийн хурлын төлөөлөгч байсан бол гэж анх удаага бүгд бид санаачлан зохион байгууллаа. Тэгээд цаг заваа зориулж энэ 2 сарын хугацаанд идэвхтэй байсан нийт хүүхэд залуустай Баянзүрх дүүргийн сурагчид та бүхэнд юуны өмнө гүн талархал илэрхийлж цаг заваа зориулж нийгмийн төлөө, залуусын төлөө дуу хоолой олсонд баярлалаа. Байгууллагын зүгээс гүн талархал илэрхийлж байгааг юуны өмнө хүлээж авч өөрсдөө маш их бахархаасай гэж хүсэж байна. За тэгээ энэ бол анх дугаар хөтөлбөр. Цаашид бид нар бас энэ үйл ажиллагаагаа сайжруулад илүү олон залуусын дуу хоолойг бодлого шийдвэр, ялангуяа орон нутагтгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэхэд чиглэсэн зориулна гэж итгэж байна. Тэгээ цаашдаа үйл ажиллагаа маань бас амжилттай дардан байхын гарааг та бүхэн ингээд бидэнд тавьж өгсөнд баярлалаа. Анх бид нар эхлэхдээ жоохон айцтай эхэлсэн. Одоо бүгдээрээ ингээ ард нь гарлаа. За тэгээд бас энэ хүүхэд залуусын санаачилгыг дэмжиж биднийг голохгүй бүх цаг заваа зориулж заал танхимаар хангаж арга зүй зааварчилгаа өгсөн Баянзүрх дүүргийн төлөөлөгчд, бүрэн төгс төлөөлөгч яна сандраас булгаа төлөөлөгч, шүрэн цэцэг төлөөлөгчтэй юуны өмнө баярлалаа. Манай залуусын хөтөлбөрт оролцож сургалт чиглүүлэг хийж өөрсдийн туршлагаасаа хуваалцсан. Мөн Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал ажлын албанд бас их баярлалаа. Ийм хурал яаж тэгтээ зохион байгуулдаг, төрийн ажил яаж явдаг гэдэг биднэрт бас үлгэр жишээ үзүүлж та бүхэн цаг заваа зориулсан учраас бас манай хүүхдүүдийн өнөөдрийн ярьж байгаа сэдв агуулга судалгаатай, суурьтай дэг журмын дагуу зохион байгуулагдаж чадлаа. Та бүхэнд гүн талархал илэрхийлье. Тэгээд цаашдын хүүхэд залуусынхаа оролцоог бэхжүүлээд жинхэнэ утга учиртай дуу хоолой болгон ажиллаарай гэж залуусын давалгаа клубтэй бас хүсье, ерөөй. Тэгээд энэ бол бидний анх дугаар хурал. Тэгээд магадгүй энэ бас Монголд бас нэлээд анхдагчтай орох бах. Тэгээд бидний энэ жишг хурлыг дэмжин ажилласан Child Men хамт олондоо баярлалаа. Бүгдд нь амжилт хүсье.